ямар бузар амтнууд юм бэ те. Тэгээ Keir Starmer миний таамгаар заяа. Одоо 9 сарын 26. За 10 сар дотроо байхгүй болчих واخа. Дональд Трамп ерөнхийлөгч болсныхан дараа хууль бусаар Америк руу нэвтэрж байгаа цагаачдын тоо яасан бilé? 0 болсон. 0 заяа. Окей. Тэгээд яг 0 болсон бэ гэх юм бол хууль зөрөөд хил даваад баригдах юм бол шууд шор орно. Тэгээд нутглууга харна. Торгуул морол гих мэдчлэн. Тэгээд үнтэй, аюултай, тэ замаараа өгч магадгүй. Тийм учраас эрсдэлтэй учраас цаанаа нэг өгөөч байх ёстой шүү дээ. Хөрөнгө оолтой яг адилхан. За, тэгээд эрсдэлт нь дэндүү өндөр болохоор хүмүүс ирэхэ болцсон. За, энийг санаж яваарай. Одоо Keir Starmer Англи улсын ерөнхий сайд юу хэлж байгаа юм бэ гэх юм бол хүн болгон захин үнэмлэхтэй болох ёстой. Яагаад вэ гэх юм бол захин үнэмлэхээр хууль бусаар орж ирсэн хууль ёсоор байгаа хүмүүсийг ялгаж болно. Энүүгээрээ дамжуулаад энэ мигрантуудын үүсгэж байгаа кризисийг зогсоох боломжтой. Окей. Тэгээд Их Британд ерөнхийдөө юу болоод байгаа юм хэдүүлээ зүгээр харцгаая. 9 сарын 28-нд Улаанбаатар хотод Corporate Convention Center дээр хөрөнгө оолтын сургалт болж байгаа. За, тэгээд би тэнд юу заах юм бэ гэх юм бол хэрхэн амжилттай хувьцаалуу хөрөнгө оолт хийх вэ? Яаж заах юм бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оологчийг жишээ болгоно. Мэдээж бас миний хамгийн амжилтгүй хүмүүсийг бас жишээ болгоно. Тэгээ юу хийх ёстой юм бэ? Юу хийж болохгүй юм бэ? Тэрэн дээр үнслээ заачна. Аниме таадын дунд бас гайгүй орлоготой хэрнээ ерөөсөө мөнгө далт хийж чадахгүй байгаа хүмүүс байгаа. Тэ санхүүгийн сахилга батгүй. Тэгээд тэр хэрхэн сахилга баттай болт юм бэ? Хэрхэн одоо өөрийнхөө төлөө ажилладаг юм бэ? Хэрхэн буусан цалингаа бусад хүмүүс рүү шилжүүлэх болох юм бэ? Бас заагаад тэг хэдүүлээ тэ хувийн санхуугаа базаад илүү өндөр хөрөмтөл үүсгээд хөрөнгө оолт хийгээд тэг магадгүй хэзээ нэг цагт санхүүгийн эрхчлөөнд хувьцаагаараа дамжуулаад хөрөнгө оолт хийгээд яаж хүрэх юм бэ? Энэ 9 сарын 28-нд хэдүүлээ сурцгаая. За 100 хүний судал байгаа шүү. Гэлцаарай. Тэгээд бүтэн сая өдөр 3 цагаас уулзцгаая. Орос улсын лифтэн дотор. What you do with that? Та нар энэгээр юу хийх гээд байгаа юм? Хөөрхийн нэг шуу бариад хүзүүг нь хуглаад гэрлүүг оруулаад ирж байгаа. What you doing with that, bro? I got it. You gonna eat it? Yeah. За тийм ямар гаралтай хүмүүс юм байна. Цагаан арьстай англи хүмүүс байна уу тий? Нэг Catherine, нэг James хоёр паркаса. You catch it outside. Yeah, it's important now. Let me see. За ганцхан тохиолдол. Үгүй. Тэр хартаа юу гэж the duck's neck, bro. Taking it. Мөн хөөрхөнд нь яаж байгаа? Хууль бус штэ. Хунт болоо, тэ? Хунтыг хүзүүг нь хуглаа. Барай явж. За ганцхан тохиолдол. За энэ юу хийж чинь тэ? Ямар төрлийн ямар гаралтай хүмүүс юм байна? Юу хийгээд байна энэ хөөрхөн амтнуудыг? Тийм ээ. За, өшөө. He's on last one, man. What's his name, mate? What's his name? Бас дахиад ямар гаралтай хүмүүс юм бэ? За, Keir Starmer өчигдөр юу зарласан бэ гэх юм бол Digital ID cards for all. Ямар нэр өгсөн бэ гэх юм бол Brit cards. Энэгээр дамжуулаад чи Их Британий иргэн юм уу үгүй мүү энд байх ёстой юм уу үгүй мүү ялгаж чаднаа. As part of government fight against illegal immigration, хууль бусаар мигрантуудын эсрэг арга хэмжээнд юу юм бэ гэх юм бол digital ID. Энэ digital ID-гаараа дамжуулаад банкны дотор чинь хэрэг мөнгө байгаа юм бэ? Хаана шопинг хийж байгаа юм бэ? Хинтээ цуг явж байгаа юм бэ? Татгшаа аялж байгаа юм уу? Хаашаа нисэж байгаа юм бэ? Ямар үйлчлэг явж байгаа юм бэ? Netflix-аар юу утсан бэ? Гэх мэтчлэн янз бүр юм одоо хинээ явах гэж байгаа. За. Тэгээ энэ дээр хэвлэл мэдээлэлээр нөгөө их хур нөгөө засгийн газрын гишүүнээс юм асууж байгаа. There is huge potential for digital ID in terms of new arrivals and ensure securing our borders. Тэгээ ярьж байгаа юм бэ юм бол хэлийг хамгаалах боломжтой тийм ээ. Мигрант юм уу үгүй мүү ингээ хянах боломжтой. Энэ манай улсад байхсгүй хүмүүсийг ялгаад буцаа гарах боломжтой. Гэмт хэргийг бас ингээ бууруулах потенциалтай. And the criminal justice system. Яг гэх юм бүх юм бүртгэлтэй болж байгаа учраас гэхдээ
Та нар юу гэж бодож байна? Сайн сайхны төлөө ийм хуулийг гаргаж байгаа юм уу? Сайн сайхны төлөө ийм нөхцөл том хяналтын систем үүсгэж байгаа юм уу? Having a role to play in that, and yeah, more generally across the population, or do you see it confined to simply an issue of immigration? За ганцхан мигрантуудын асуудлыг цэгцэтгэхэд энэ digital ID гаргаж байгаа юм уу? Эсвэл өөр хааны газар энэ бас within the offices of the Home Office, of course, because there are other benefits in other departments. So I think our clear focus is around being able to ensure that we've got proper rules being respected and enforced in the immigration system. За номер 1 мигрантуудыг ерөнхийдөө хянахын төлөө энэ картыг гаргаж байгаа. And in the asylum system as well. Also got secure standards, secure underpinning for people to be able to use digital ID, whether it be online and so on as well. So there's a digital ID ямар ертөнцийг бас аюулгүй болох юм бэ гэх юм бол онлайн ертөнцийг аюулгүй болгоно гэж байгаа. Окей. Тэгээд чи өөрийнхөө digital ID-гаараа YouTube суугаа нэ, Twitter аккаунт, X аккаунт нэ, TikTok аккаунт нэ, Instagram аккаунт нэ. Тэгээд засгийн газар ерөөхдөө чи энийг бичсэн юм үгүй мүү? Тэ? Засгийн газрыг шүүмжсэн юм үгүй мүү? Ямар төрлийн контент хийж байгаа юм бэ? Бүгдийг хянах боломжтой. За. Тэ? Гэхдээ Их Британий иргэн 3.2 заяа. Тэ? Энэ шинэ хуулинд дургу. За тэг хэвлэл мэдээллийн бас ямар пропаганда тарааж байгаа юм бэ хэдүүлээ сонсцгоо. Breaking news now. Digital ID will be made law for all adults in an effort to tackle small boats. Downing Street believes Digital ID жижигхэн хууль бусаар тэ Их Британий хэлийг ингээд нэвтэрч байгаа завийг зогсоох зорилготой. Тэгээ би таатай зүгээр нэг сануулч заяа хэвлэл мэдээллийн журналистууд, телевизийн сууг тэ засгийн газрын засаглалын нэг хэсэг штэ зүг. Тэ улс төрчдийн тухай юу ярих ёстой юм бэ гэх юм бол тэ үнэн нь ярих ёстой. Гэхдээ сүүлийн үед та зүгээр ингээ анзаарч байгаах энэ дээр та надад санал нийлэх байх. Энэ хэвлэл мэдээллийн тэ BBC, Sky News гэх мэт шин ямар өөрийг биелүүлж байгаа юм бэ гэх юм бол засгийн газрын пропаганда, худал мэдээл, ард түмний тэрх угаалтын бараг аль болцсон байгаа зү. Тэ эдгээр яг энэ that a mandatory ID card system will help stop illegal immigrants working. Let's bring in our political correspondent Mari Aurora. Mari, what? За тэгээд Mario Aurora одоо юм хэлнэ гинэ. Тэгэл ер нь бол энэ digital ID те мигрантуудын эсрэг юм байна л та. За энийг дэлгэрүүлээд яриад өгөөч. What more do we know about this? Yeah, well, Gareth, this is interesting because this is something that has been spoken about a lot. Tony Blair, for instance, has been. За энэ төсөл тэгээ энэ digital ID ерөөхдөө бид энийг маш удаан хугацаагаар ярьж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол ер нь бол зүгээр цаг хугацааны асуудал байсан шүү. Тэ маш урт хугацаанд бэлдэгдсэн одоо та нар хүлээн зөвшөөрөхөөс ураарахгүй. Talking about this for years and years as what he always believed was one of the best ways to try and reduce illegal immigration. За тэгээд Tony Blair ерөнхий сайд байх үедээ бас энийг ярьж ирсэн. Тэгээд Tony Blair-ийн хамгийн том давуу тал одоо Tony Blair хэлсэн хамгийн том давуу тал юу юм бэ гэх юм бол ер нь хууль бус цагаачдын эсрэг хамгийн сайхан арга хэмжээ юу юм бэ гэх юм бол энэ digital ID. Tony Blair ирэх барьж явах үедээ тэр хууль бусаар цагаачны асуудал байхгүй байсан юм аа. Tony Blair ерөөдөө digital ID юун дээр ярьж ирсэн бэ гэх юм бол COVID дээр ярьж ирсэн шүү. The ability for people to work illegally here in the UK, but За тэгээд нэмээд зүг хараар ажиллаж байгаа хүмүүсийн энүүгээр бас хинж болох юм байна. Хараар ажиллана, татварын орлого, татвараас зугтж байгаа гих мэт шиг энэ эсрэг ерөөдөө энэ digital ID гарч ирнэ. He understands that we will have an announcement, could be as soon as tomorrow, from the Prime Minister on these mandatory ID cards, an ID card system, the Brit card. Энэ юу ярих байгаа юм бэ гэх юм бол онлайн ертөнц чиний бүх бичигдсэн ярьж байгаа юм ил тод болно. Энэ digital ID-гаараа дамжуулаад чи хаашаа аялсан, автобусны билет, онгоцны билет, хинтээ уулзж байгаа юм бэ, хаагур явж байгаа юм бэ? Тэгээ удахгүй заяа аль намыг магадгүй сонгосон. Бүх юм гараад ирчих. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй.
юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр үргэлжлүүлье. And essentially what this will mean, it will be mandatory for all adults here in the UK. It will make it easier for employers and for landlords to make sure that those they are За одоо давуу талууд нь ярьж байгаа. Яг гэх юм бол та ямар нэгэн байдлаар төрөөсийн объект төрөөслүүлж байгаа юм бол хэн төрөөслүүлж байгаа юм бэ? Энэ хүн байх ёстой юм уу? Хууль ёсон юм уу? Энэ бүгдийг та шууд ил тоод ингээд шалгаж боломжтой гэж. Сул талын нэг ч ярихгүй байгаа ч тийм эднэр. За тэгээ Tony Blair юу ярьж ирсэн хэдүүлээ харцгаая. Энэ Sky News ерөөхдөө үнэн ярьж байгаа мó үгүй мó? The stage where it's going to be very hard for people to do a lot of normal life unless they can prove their vaccination status. За. Тэгээ хүмүүс хэвийн амьдрал нь бараг боломжгүй болно гэсэн үг сая ярьсан. Гэхдээ хизээ яаж амьдрал нь эргүүлээд хэвийн болох юм бэ гэх юм бол вакцина тариулсан уу? Тэрийг нотлоод өг. Тэгэх юм бол чиний амьдрал буцаага хэвийн болно. Окей? За чи 4 дахь тун, 6 дахь тун, 20 дахь тун Pfizer руу 20 удаа мөнгөө шилжүүлснийхаа дараа чи гэрээсээ гарч болно, дэлгүүрлөө орж болно. Дансан дотор байгаа мөнгөө зарцуулж болно. I think you'll find a situation where countries say to you, you're not coming in here unless we see whether you've either been vaccinated, you've had the disease and have got antibodies, or you've had a recent high-quality test. People have got to understand vaccination is going to be, in the end, your route to liberty. Чи вакцинтэй байж тэр сайхан Pfizer-ийн юмыг тариулсныхаа дараа чи эргүүлээд ирэх чөлөөтэй болно. Vaccination is going to be, in the end, your route to liberty. Vaccination is going to be, in the end, your route to liberty. За, энийг өмнө бас ярьжсэн. We're developing through technology an ability for consumers to measure their own carbon footprint. За, тэгэл ерөөдөө та юу офисын хэрэг нүүр шатааж байгаа юм бэ? Хэрэг бензин шатааж байгаа юм бэ? Хэрэг дизель шатааж байгаа юм бэ? Онгоцоор нисэж байгаа юм уу? Дэлхийн дурлалыг та нар өөрөө хэдийг нөлөөлж байгаа юм бэ? Тэгээ бүгдийг нь тэгээ чи ерөөдөө байгаль орчноо бохирдуулж байгаа юм уу? Чи машинаар амар их явж байгаа юм уу? Чи онгоцоор ийш тийш явж байгаа юм уу? Татвар авна. What does that mean? That's where are they traveling? Хаашаа чи явж байгаа? How are they traveling? Чи яаж аялж байгаа? What are they eating? Чи юу идэж байгаа? What are they consuming on the platform? Чи ерөөхдөө юу худалдаж авч байгаа? Энийг засгийн газар бүгднийг мэдмээр байна. So individual carbon footprint tracker. Дэлхийн дулаарлын эсрэг. Тэгээ бид нар ингээд дэлхийн ертөнцийг аврахын тулд чи юу худалдаж авч байгаа, чи хаашаа явж байгаа, чи энтэй нийлж байгаа юм, чи юу хийж байгаа юм бэ, чи ямар төрлийн хүн юм бэ? Эсрэг намыг сонгох гээд байгаа юм уу? Энийг бүгдийг мэдмээр байна. Тэ цар тахалтаасаа болж ерөөхдөө бид нар бас чинийг бүх юмыг мэдмээр байна. За, засгийн газар иймэрхүү юм шаардж байна. За, Keir Starmer Donald Trump явсныхаа дараа юу ярьснаа хэдүүлээ сонссон. Fear of the introduction of Sharia law is nonsense. Sharia law тэ муслимийн шашин дээр үндэссэн хуулийн засаглал nonsense. Худлаа. And Sadiq Khan is a very good mayor and Sadiq Khan бол гайхалтай засаг дарга. Actually driving down serious crimes. The Sadiq Khan гэмт хэргийг өстой навс бууруулж байгаа. As I say, there's a lot I agree with President Trump. За би ингээд ерөнхийлөгч Donald Trumpтай маш олон юм дээр санал нийлдэг. Get along. We had a good state visit last week, but on this I disagree with him and the Гэхдээ Sadiq Khan дээр би бол тэ санал нийлэхгүй байна. Sharia law comments were ridiculous. Тэгээд тэр муслим шашингийн хууль бол ridiculous. За, иймэрхүү юм яриад ирсэн чинь 3 цагийн дотор
3 цагийн дотор Их Британий 185,000 иргэн энэ digital ID картынхаа тэ эсрэг арга хэмжээ авсан. За Twitter, Facebook, Instagram, YouTube дүүрэн Keir Starmer шүмжилсэн юм тэ. Keir Starmer байлаа гэж бодсон чинь маскын тайлсан чинь тэ Tony Blair гарч чинь. За тэгээ би бас арга хэмжээ авсан. Миний авсан арга хэмжээ би Их Британд энийг хийсэн бол бараг намайг шоронд хийх байх. Тэгээ бас ингээ олон дагагчтай гэх мэтчлэн инфлюенсер гэх юм уу да иймэрхүү юм хийх юм бол. За Keir Starmer-ийн твитийг хэдүүлээ харцгаая. Юу л жаа this is the defining political choice of our time. Тэ энэ бидний цаг үеийн хамгийн чухал сонголт. Тэ politics that preys on the problem of working people or patriotic renewal rooted in communities building a better country. I know whose side I'm on. Тэгээ би энэ Keir Starmer-ийн гэлээтэй хоолоо бүр ингэ сонсож ин заяа. Тэ одоо ингээд хөдөлмөрлж байгаа ард түмнийг хамгаалах, тэ их орноо буцаагаад сэргээх, тэ бидний тэ нутаг улсыг ингээ буцаагаад сэргийн босгох эсрэг арга хэмжээ авж байгаа хүмүүсийн би өөрөө эсрэг шүү, тэ би хэний талд байгаа амарсан мэдэж байгаа. За тэгээ миний комент юусэн бэ гэх юм бол wanker. За тэгээ Twitter, Instagram дээр хүмүүс бүр Keir Starmer-ыг хэрэгж гин харъя, тэ. Ингээд нүдний шилгүү харсан чи Keir Starmer, нүдний шилээ зүүсэн чи нөгөө 1984 оны ном кино Big Brother. Тэ. Арт түмэн иргэдийн ингээд бүксийг ухтаж засан газар. За дараагийнхан Keir Starmer being taken for walkies by his owner. Ерөөхдөө эзэн нь Keir Starmer-ыг салхилуулж байна. Тэгээ энэ ягаан палаач бүр funny. За тэгээ ингээд химэл аваханаар хийсэн нэг видео. Энэ видео би Их Британд Twitter X-дээр тавьчих бол шууд цагдаа намайг барьж авч. Keir Starmer алтан гаацынхаа араас явж байгаа бичлэг. Окей. За. Тэгээ энэ бол нэг 3 сарын өмнө The Telegraph гэсэн хэвлэл мэдээлэлээр гарч ирсэн. Name Keir dies out after Starmer takes office. Их Британд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд ч гэсэн хүүхдээ Keir гэж нэрлэхэ болцсон. Төсөөлөө үзчих заяа. Баатрууд одоо Батэрдэн аврага шүү дээ. 90-ад оны үеэр бүх эмэгтэй эрэгтэйчүүд хүүхдээ яаж нэрлсэн бэ гэх юм бол Батэрдэн. За. Тэгээ эсрэгээр ингэ төсөөлөө үзчих заяа. Бүр амар лузер хулчгар хүн байлаа гэж бодъё заяа. Тэ. Тэгснэ за энэ нэр арай биш. Тэгээ бүр ингэ нэг үе мо хоёр үе мо гурван үеэр нэг нэрийг зүгээр байхгүй болгодог төсөөлтөө амар гацтай. За Keir Starmer ерөөд тим гавья байгуулж чадж байна. Тэгээ Keir Starmer миний таамгаар заяа. Одоо 9 сарын 26-нд. За 10 сар дотроо байхгүй болчих واخа. За тэгээд юм мимууд дуусаагүй ингээ хөөрхөө ямар бузар амтнууд юм бэ те. Тэ? Stop eating us. Бидний идэхэ болооч энэ одоо бүр ингээ шуунууд цагаачны эсрэг босч штэ. Энэ ийм өнөмлөх ингээд энэ эсрэг те. Тэгэл ийм хэлмээр байна. Swan lives matter. Keir. Тэ? Keir you fucking wanker.